багш руугаа анхааралтай сайн хараараа миний хийж байгаа үйлдэлийг сайн харж шүү хүүхдүүд. За би яах вэ? Хаалагч өөр би яг яагаад юм бэ? Атгах чинь. Атгах чинь. Атгахсаад тийм ээ. Заавал өнөөдөр бидний үзэж байгаа хичээл нь болохоор зогсож гэдэг хичээл. За. Өнөөдөр бидний үзэж байгаа хичээл нь зогсож гэдэг хичээл. Зогсож гэж за хүүхдүүд зогсож гэж юу вэ? Хаадгүй бүгдээр уншиж. Бид хүүхдүүдэд асуух та, тоочж ярих та, анхааруулах та. За амьсгаа авахдаа бүгдээр ингэж түр зогсол гэдэг тийм үү? Гэж зогсол гэдэг. Тэгвэл хөгжимд бас үүний нэг айдлаар юу гэдэг вэ? Зогсол гэдэг. Утга агуулгаа илэрхийлэхийн тулд түр зогсол хийдэг. Үүнийг болохоор хөгжмийн хэлэг зогсол буюу пауз гэж нэрдэг байна шүү дээ. Пауз. За хөгжмийн их шиг болгоод зогсцын тэмдэгтэй байдаг. За та нар ямар нот итгэлээ? Хагас нот, нот, нот. Тэгвэл бүгдээрээ өнөөдөр эдгээрээс дөрөвт нотны зогсцын тэмдгийг үзэхнэ. Дөрөвт нотны зогсцын тэмдгийг үзэх. Энэ бидний мэдэх юу вэ? Дөрөвт нот. За тэгвэл дөрөвт нотны маань зогсцын тэмдэг E байдаг байна. За энэ хоёрын хэмнэл хоорондоо ямар вэ? Тэнцүү. За тэгвэл бүгдээрээ дэвтэртээ дөрөвт нотныхоо зогсцын тэмдгийг нэг нэмээр бичээдэг. Багш нь хэлээ бичиж өгье. Та энэ харж байгаа бичээрэй хүүхдүүд. За нэг нэмээр бичээдэг дэвтэртээ багш. Дөрөвт нотны маань зогсцын тэмдэг. За нэг нэмээр бичээдэг. Жоох уушаад бааш 2 3 чинь багтаа бичээд яг болж шүү. Хэлүүлээ. Дөрөвт нотны зогсцын тэмдгийн талаар бүгдээ. За нэг нэмээр бичиж өгч. Сайн байна. За нэг бүр бичиж дууссан уу гэдэг? Сайн байна. За одоо бүгдээрээ дөрөвт нотныхоо зогсцын тэмдгийг бичээ сурчихсан юм чинь хэмнэлийн дасгал ажиж үзье. Самбарлуу сайн анхаарлаа хандуулж байгаа хүүхдүүд. За энэ бидний мэдэх ямар нот вэ?
хатах аюултай тийм учраас багшийнхаа зааврыг дагаад савхаа аваараа гэхээр аваад одоо савхаа тавиа гэхээр тавиад зааврын дагуу ажиллах шүү. Заа явах үү. За одоо бүгдээрээ хоёр шиг савх ширээд авч үзье тийм. Одоо бүгдээрээ дөрөвт ноот болоод зогсцынхаа дөрөвт ноотны зогсцын тэмдгийнхаа хэмнэлийг бүгдээрээ аян дээр өөрсдөө тоосчод тоглоод үзье даа тийм. Дөрөвт ноотоор зогсцын нэмэлтээр хамтдаа савхаар хэмнэлтэж чадчих байна уу? Ай сонсоод та өөртөө чадчих гэж бодож байна уу? Бид нар заримдаа чадаад зарим хэсгээрээ зогсцынхаа тэмдгийг хаана байгаа дөрөвт ноот энэ хоёр маань хаана байгаа гэж бид нар заримдаа мэдэхгүй алдаж байна тийм үү? За тэгвэл одоо бүгдээ дүүстэй бичлэг харж байгаа. За дүүстэй бичлэг харж байгаа. Хийж үзье. За тэгэхэд бол хүүхдүүдэд та хэд босоод тойроо зогсож байгаа шүү. Хүүхд суугаасаа босоод байж шүлээ гэж байна. Одоо бүгдээ чөлөөт. Одоо бүгдээ энэ дүүсрүү харъя. Иш хараад босоод энд яач юм? Одоо таш хэмнэлмээ бас ажиллах юм уу? Нэг хэмнэлтэй. Гараа яадаг лээ? Урах маань хэмнэлтэй. Энэ болохоор цээжээ даруун гараа цээжээ. Энэ хэмээн бас хэмнэлтэй. Энэ хөлөө яач хэмнэлтэй? Нэг хоёр төвшөлттэй тийм үү? За тэгвэл энэ дээр болохоор хинтэг байна. Дөрөв удаа хийнэ шүү дээ. Тийм үү? За энэ болохоор бидний өнөөдөр үзэх юу вэ? Зогссон байна. За тэгвэл дүүсэн дээр гарч ирэхэд бид нар энийг хараад яах вэ? Хийх юм. Та тийшээ заа болох байхаа. За одоо энэс хараад бүгдээ хий. За энэ өгцсөн байх тийм. Тушаараа ангирээ. Энийг ойлгоод авчих тийм. За яг жигээс ахаад. Та хэд бол аюу мондог байна.
багш нь хаанаас тавьж ихтэй. Хэмнэлээ яг багаад хийж чадлаа. За судалгаас очих хүмүүс үү. Маш сайн. Одоо багшлаа багаас 3 мөр гарчлаа. Багш нэг 3 шиг захиа авчихсан юм байна. Нэг захиа авчих. За танахаас нэг захиа аваа. Танах. Олбош. Захиа батлаа. Юу авч чадчих. Ямар үг гарч юм бэ? Хэлээрэй. Танах ямар үг гарав? Цааш харах багштай хэлээд хайрлах зүрөө. Танах өнөхөө амгааны тест нь. Тест авах багштай энэ амгааны тест нь. Танахаас багш чи гарч ирээ. Өнөөдрийн бидний үндсэн хичээлтэй холбоотой дөрөвт юм гэдэг маа. За багш байгаа шүү дээ. За танаа багш. За танаас бол багш хараач. За чи зөвсөж байгаа. За бичиж. Баяр.
хэмнэлийн дасгалаараа дуусгая. Дүүлтэй. Цааш судалтаас очих. Сайн байна. За одоо бүгд энийг хэмнэлээ нэг ижил хэмжээтэй дуурахыг хэлж байгаа тийм. Энийг хийгээд бүгд хичээлээ дуусгая. Цаяах хэрэгтэй. Эхлээд аль таштай ганцхан байж байна. Нэг пауз. Нэг пауз. Одоо хийхгүй шүү. За суулгах. Нэг эндээс одоо нэг сарж байгаа. Сууж хаад нэг хийх үзье. Яхаа бүгдээ сайн мэдээ. Дөрөвт ноотныхоо зогссон хэмнэлээ